За Manity үзэж байгаа reaction хийх гэж байгаа ч юм уу мэдгүй нэг яах гээд байгаа нь мэддэхгүй бичлэгний хамгийн ихний бичлэг бол Үнэн галзуу хүүхэлдэйн кино гинэ. За би бас бичлэгэн дээр reaction major share-ийг маш удсан байна. Дундуур нь ямар ацаач ярих хэрэгтэй юм бол тарих толгойд бол төч алга. За тэгтээ үзцгээе. George угаасаа Manity хангалттай хавфан ойлгож байгаа. Би үл зүгээр нэг юу байхгүй. Өгдгөлээ. Ханчаан байхгүй. Yes. Дали хардаг цаг мониторлогоог нь хараад яг ингээ голдон байна гэж хараад байгаа хэрнээ яг ингээ бичлэг эдитлэнгүүт голдон биш ингээ жоохон далицсан байдаг байхгүй. Голдон байна уу? Одоо дали байна. Одоо гал харагдаад байгаа юм. Тэр ер нь тийм шүү. За өнөөдөр миний ярьж өгч байгаа кинотой төстэй кино бол та нар амьдралдаа нэг болж үзэхгүй дээ. Амьд кофений бурцгнууд хоороороо ингэж бүжгэлж хоорондоо тоглоомын тоглолтог үзлээ алцаад байдаг. Яг нэг 90-ад оны акшн боевик киноны стилтэй crime thriller хүүхэлдэйн кино угаасаа яаж олноороо байх вэ те. Тэгээ найруулагчаар нэжсэн Jeff Liu гэдэг уран бүтээлч болохоор X-Men-ийн нэгдүгээр анги тэнгуүтэ Matrix Reloaded тэнгуүтэ Transformers энэ гээд маш олон амар том Hollywood-ийн кинонууд дээр хамаа эдгэрийн цээжилсэн байдгийн болов угаасаа энэ одоо Jeff Live гэдэг нөхрийг угаасаа бүр яг шууд найз нэм шиг дандаа ингэж ярьдаг те. Угаасаа цээжилсэн байдгийн болов эсвэл зүгээр somehow яг энийг ярихдаа скриптэн дээр бэлдсэн байдгийн болов. Энэ сувас сонь те. VFX артист буюу 3D артист гэдгээр ажиллаж исэн юм бил. Тэгээ яг энэ Killer Bean болохоор яг ажилласаа гадуур зүгээр passion project маягтайгаар амьдралынхаа 5 жилийг зарцуулж ганцаараа ерөнхийдөө их том юмнуудыг хийж бүтээсэн байгаа. Тэр 5 жил нэсэндээ яг үндэ бол хий дэмий зүйлд бол зарцуулагдаагүй энэ Killer Bean нь одоо бол амар алдартай шүү дээ. Тэгээ мань алдартай болсон дээр нь дөрөөлөд 2 ч видео тоглоом гаргаад амжицсан, 37 тоглоомны merchandise гаргаад амжицсан. Тэгснээ бүр YouTube channel дээрээ Killer Bean-ийн дүрээр тоглоом геймплей энтригээд ялгаа алзоо. Тэгээ эхлээс өмнө нэг ярих юм байгаа нь яг одоо нөгөө бичлэгний төгсгөлд ийм кредит хэсэг явдсан шүү дээ. Тухайн бичлэгийг хийсэн тухайн бичлэгийг хийхэд тусалсан хүмүүс те. Тэгээ энэ дээр би яг үзэгчдийнхээ нэрийг ингээд продюсер гингүүтэй амар гоё олон нэр ингээд байрлуулмаар байгаа гэдэг ус аахгүй юу. Тэгээ яг одоо YouTube Champ 2025-ийн оролцогчдын шалгаруулга одоо Oh my god, жилийн өмнөх видео юм уу? 25 оны 11 сарын 8-ийн видео юм биш. Holy shit. санал хураалтын сүүлчийн 7 хоногийн сүүлчийн өдөр өрнөж гээ. Тэгээд би надад санал хураалт өгсөн хүмүүсээ ингээд чатхаараа яг тэр чатнаас нь хараад ингээд тэмдэглээд авцсан байхгүй. Тэгээд тэмдэглэж авч яах вэ гэхээр надад санал өгсөн хүмүүсээ нэг санал өгсөн ч хэдэн санал өгсөн ч хамаагүй бүгдийн яг тэн дээр нэрийг бичих гээд байгаа. Угаасаа гол нь яг юм хардкор үзэгчдийнхээ нэрийг бичлэгнийхээ төгсгөлд мөнхлөх гээд байгаа шүү дээ. Тэгээд саналаа өгсөн одоо бас саналаа шинээр өгөх гэж байгаа хүмүүс байх юм бол бичих нэртэйгээ бас явуулчих юм бол бичлэгний төгсгөл Яа энэ YouTube Champ торлог орчоосоо гээд би бүр амар чармаасан шүү дээ. Бүр амар чин сэтгэлээсээ хичээсэн шүү дээ. Би бүр хорлоог л орчоосоо. Хорлоо орчвол аландаа маландаа гэх. Тэгвэл тэгээд та нарын нэрийг оруулмаар байна. Тэгээ хорлоо орсон ч алаагүй юм шиг байлаа. Би одоо хүртэл YouTube Champ-ыг үзээгүй байгаа. Гараад бараг 4 сар өнгөрцөн байна те. Тэгээ саналаа өгөхдөө болохоор mesmerism цагийн мен рүү ороод од худалдаж аваад тэгээ тэр одоороо саналаа өгөх юм байлээ. Санал өгсөн. Гэхдээ энэ нэр дунд ингээд би арай тэмдэглэж авч амжаагүй хүмүүс байх юм бол бас над руу BTD-г өгсөн шүү гэд одныхоо скриншоттой ингээд явуулаарай. Өнөөдрийн үед болохоор ямар ч үсэн миний өөрөө харж байгаад бичээ тэмдэглээд авцсан энэ хүмүүс болохоор бичлэгийн төгсгөлд ингээд продюсерууд гэдэг ингээд сайхан явъя шүү. За юу. За тийм байна. Тэгээ Killer Bean рүү орох уу та. Бэтэн бэчний тэр дур булам төрх харцсан чинь мас орн галзуургаад энэ яг наачгаа нуурчин төгс эй бэтэн зурчин төгс чамд хэл хүүхс мөр тэр киноны маань эхний 2 минут тэр чигтээ яг хэдэн буурцгнууд нэгэн агуулгах дотор бөөндөө сайхан бүжгэлж байгааг харуулж өнгөрнө. Бүрээ би энийг кинотой гэдэг юм мэдээгүй. Би нэг утасны тоглоомыг тоглодог байсан. Seriously. Та хэд мэдэх хүн мэддэг байсан уу яг? Тэстэ яг сайхан бүжгэлцэн байжсэн чинь нэг буурцаг залгангуудаа хараал идсэх хөгжмөө багсгаа унтаж чадахгүй байж тээ. Гэхдээ өдөрт бүр хөгжмөө нэмждэг. Тэгсэн чинь нөгөөх нь дуугаа багсахгүй болвол би өөрөө очиод багсахын шүү гэд манай DJ гэсэн угаасаа хүнд гар юм байлээ. Гартаа буугаснаа чаддгийм бол хүрээ дээрээ л гэж. Beach л гэж. Holy shit. What the fuck? Хүүхэлдэйн кино биш юм уу? Ямар амар хардкор юм бэ? Дай. Yeah.
чи амнасаа үдэ юу? Чи намайг хэн гэдгийг мэдхүү? Хэний дүү гэдгийг мэдхүү? Хиний дүү юм бэ? За тэгээ удалгүй хэргийн газар нь мөрдөгч Кромвелл гээд буурцаг ирээд мөрдлөг хийж явахдаа бөөн алтан сумны хонгойнууд олох бөгөөд хонгойнууд дээр нь энэхүү хонгойнууд бол Killer Bean-ийн өмчөө гэд бичсэн байдаг. Тэ манай гол дүрийг Killer Bean гэдгээс гадна манай өмбөр ийм өөр ингэсэн merchandise сумнуудтай байлээ галзаа. Хэргийн газар дахиад нэг буурцаг ирдэг нь Wagon гээд өнөөх алуулдаг буурцагны хамаатны ах том боссийнх нь баруун гар гэх юм уу. Мөрдөгч Кромвелл угаасаа Wagon-ыг таньдгийн байлээ. Тэгээд нөгөө хамт байсан залуу цагдаа нь Wagon руу асчмасаа дахаар нь наадхаа зүгээр явуулцгаа гэснээр Капучино та хоёр одоо бүр өөр бүлэглэлийнхэнтэй дайддаг болоо юу. Та хоёр нэг л өдөр хөдлөшгүй баримтаар надад баригдана гэж хэдэг. Тэ, Кромвелл болохоор ер нь яг шудраг цагдаа, харин Wagon болон нөгөө том босс Капучино хоёр нь угаасаа мангар мөнгөтэй хүмүүс болохоор Кромвеллд баригдсан ч гэсэндээ хахуулдаад уснаас хуурай гарчдаг айхтар том мафийн толгой хүмүүс гэсэн үг байхгүй. За маргааш өглөө хэдүүлээ нэг юм мэдэж Ховцсон л өөр болохоос царайр бүр яг ижил юм байдаг наасан те. явдаг нь манай Killer Bean болохоор хөлсний алуурч юм шиг байлээ. Мэдээж хэнийг алахаар ийшээ ирсэн нь ойлгомжтой. Өнөөх мафийн босс Капучиног штэ тэ. Хөсөлсөн дарга нар нь жоох ууртай байх шиг байлээ. Утсаар залгаснаа үндсэн даалгавраал бодол доо яах гэд чимээ тариад ажилчдыг нь алаад байгаа юм гэж хэдэг. Killer Bean юу гэж хариулдаг вэ гэхээр намайг унтуулахгүй байсан штэ гэж хэдэг. Тэгээ нэрнгээсээ л ерөөсөө ажлынх нь нэг хэсэг биш зүгээр унтуулахгүй уурыг нүргээдсэн болохоор casually 20 хэдэн одоо тийм одоо буудаад алдсан байдаг нас тий. За одоо энэ харагдж байгаа буурцаг болохоор Jet Bean гээд бас орчин түрүүн Killer Bean-тэй ярьжсэн босс нь Jet Bean-тэй яриад Bean Town-д яаралтай нэг ажил гарчлаа. Чамаас өөр хийж чадах хүн байхгүй гэж хэдэг. Чи 3 сар тооцоогоо хийсэнгүү. Явж ирчгээ төлнөө. Чин тав хоол чин баас шиг байна гинэ. Ажлаар явж ирчгээд төлн заа юу. За тэгээ нөгөө Капучино гэдээсэн мафийн босс нь энэ газрын битэг юм байлээ. Тэ жижигхэн үедээ ч гэсэндээ асар хэрцгий хатуу хүн тэгээд ажиллаа дутуу хийгээд байгаа ажилчдаа үрд суулгангуудаа бейсболын цохиураар цонхоор гарталн цогсон шигээ байж байгаа байхгүй юу. Удалгүй Wagon орж ирэнгүүтээ өчигдөр шөнө болсон явдлын талаар хэлэх бөгөөд мэдээж XY харж гинөө. Ажиллаа дутуу хийгээд байвал цонхоор бүр нистлэн зогно гэж штэ. XY энэ залуу бит хоёрын бол жимбул ойр цойд харагдж байна да. Капучино хайртай дүүн алуулсан мэдээг сонсоод үхтлээ уурлангуудаа мэрэгжлийн хүмүүсээ дуудаад ямар ч аргаар хамаагүй тэр новшийг олж ал зардлыг нь би бүрэн даана гэж байгаа. Удалгүй Killer Bean Капучиногийн дахиад нэг эзэмшлийг нь төвөөх гээд ирдсэн байж байгаа. Даанч тэгээд орсон чин дотор нь юу ч байхгүй байхаас гадна хэн нэг тийм бичиг үлдээсэн байдгийг. Тэгээд манай хүн өрхөнд орсон байгаа байхгүй юу? Лифт хардсан байна. Бороо X-ray. Оо. Өнөөх бичгэн дээр нь чи хоцорлоо Shadow Bean гэд бичсэн байсан юм байлээ. Ямар тааш тэгээ Killer Bean яг замынх нь нөгөө талд байсан лаунж чийлэрцээ сууж байсан чинь мөрдөгч Кромвелл яаж агаад чин байршлын мэдээд олоод ирцэн Killer Bean-тэй зэрэгцээ суунаа. Killer Bean угаасаа Кромвеллийг зурагтаас хараад мэдээд таньдаг болцсон. Кромвелл ч гэсэн алтан бууг нь хараад шууд таньж байгаа штэ. Танихгүй юм шиг зүгээр сайхан буу алд сууж яснаа. Кромвелл сүулдэ яг үннээ хэлээд би Капучиног торны ард суулгах гэж бүтэн 3 жилиг зарцуулсан ч амжилт олоогүй л явж байна. Болдгсон болвол тархинд нь сум зоочхвол энэ хотын амьдрал хамаагүй дээрдэн. Даанч би хууль захирагдах ёстой. Би чамайг энд яах гэж ирснийг чинь мэднэ. Гингүүтээ Капучиногийн байгаа байрлалыг нь зааж өгөөд чи Капучиногоо л харин би чамайг уснаас хуурай гаргая гэдэг тохиролцоол хэлж байгаа юм бил. Ер нь бол тэгээ гайгүй тохиролцчоод Кромвелл гарч явж явах замдаа өнөөх Shadow Bean чи хоцорчглоо гэх цаасыг нь олж харангуудаа мэдээлэгч рүүгээ залгаад Shadow Bean гэж яг юу юм бэ гэд асууж байгаа. Shadow Bean гэдэг нь болохоор төрөөс санхүүжилттэй засгийн газрын асар өндөр нууцлалтай үнэн эсэх нь мэддэхгүй домог
яриа маягийн тийм төсөл юм байлээ л дээ. Товчхондоо бол маш өндөр зэрэглэлийн ур чадвартай алуурчин буурцагнуудыг тагнуул маягаар ажилуулад болж үтэхгүй байгаа гэмт бүлэглэлийн томчуудыг алуулж дэлхийг хогнуудаас цэвэрлэх тийм төсөл гэх юм уу да. Тэгэхээр манай Killer Bean болохоор тэр өндөр түвшний Shadow Bean-үүдийнх нь нэг гэсэн үг шүү дээ, тэ. Тэгэл Cappuccino-г алах даалгавраар ийшээ ирсэн юм шиг байна. За тэр яг уу Killer Bean маань нөгөө Cromwell-ээс авсан хаягийнхаа дагуу нэг агуулга дээр ирж явах үеэр дотор нь хэдэн нөхдүүд хов бадсан шигээ сууж байгаа нь. Killer Bean ороод ирэлгүй яхавд. Яа. Уцны ямар тоглоо байдаг вэ та? Killer Bean бидэн лүү дайрж байна. Мэргэжлийнхнийг очтол тесч. Нэрс яг ингэж өгдөг гэсэн чинь утасны тоглоом дээр. Утасны тоглоом дээр бүр яг ингэж өгдөг гэсэн чинь бүр бүтэн 360 эргэж мэргээд хоолоо шат. За тэгээ одоо энэ бөөнөрөө ирж байгаа армийнхан нь болохоор улсынхаа хамгийн өндөр зэрэглэлийн бэлтгэгчтэй цэргийн салаанаас шалгарч гарсан хүмүүс бөгөөд албан хаасныхаа дараа улсаасаа урваад буруу замаар оронгуудаа өчнөө болон том мафийнхны талд айхтар ажиллагаа гүйцэтгэжсэн. Ер нь бол баг одоо тэ буурцаг тус бүрэн гол дүр байж болохоор хэмжээний тийм эвгүй нөхдүүд юм байлээ. Ахлагч нь өөрсдийнхөө тухай эвгүй юмнуудыг ярьж байгаад ийм өндөр зэрэглэлийн манай тэр чигт нь ганцхан чам руу явуулж яах гэхээр чи яг яадаг буурцгийг гэж асууж байдаг. Yo, what the fuck? RPG. Oh shit. He dodged RPG. What the fuck, bro? Yo, tactics of нас болтаад ихтэй, guys. Shotgun. Oh, Tommy gun. Wow. Brothers cheater вэ штэ нэрнгэсээ. Энэ спинтэй тоглоод штэ counter дээр guys, comp дээр орж ирсэн эргээд штэ. За тэгээ ингэж баригдсанаар Cappuccino бүр өөр юм биеэр хүрээд ирсэн. Чи яг хин чамайг явуулсан гэж сүрдүүлсэн байж байдаг. Мэдээж Killer Bean юу ч хэлэхгүй штэ. Тэгээ өөдөөс нь Valve яриад штэ. Why you cheating bro? Зугтахад хэцүү биш юм чи. Би чамайг алах гэж ирээгүй Cappuccino. Түүнийг алах гэж ирсэн. Ойлгохгүй байна. Намайг биш энийг алах гэж ирсэн юм уу? За тэгвэл би хайрлаа. Чи хаалгацсан. Oh shit. За тэгэхээр Wegen вэ штэ те. Яг үнэндээ яг манай Killer Bean шиг Shadow Bean байснаар зогсолгүй Shadow Agency-гийн хамгийн супер буурцагнуудын нэг нь байсан юм байлээ. Хэдэн жилийн өмнө одоо компаниасаа урваад асар их хэмжээний мэдээлэл хулгайлаад зүхтаацсан болж таарж байгаа. Тэгээ Shadow Agency нь Wegen-ыг алуулахаар хамгийн шилдэг буурцагнуудынхаа нэгийг араас нь явуулсан гэсэн үг штэ. Гэтэ Wegen нэг сони юм хэлдэг нь Shadow Agency анхандаа бол зөв зүйлийн тал зогсдог байсан. Одоо харин тийм биш. Мөнгөтэй томчуудын л талд ордог болсон. Би л гэхэд анх ажиллаж эхлэхдээ устгах даалгавартай ажиллаж байсан террорист бүлгийн ахлагчийг сүүлдээ хамгаалах даалгавар томилогдож эхэлсэн. Би тийм бохор газар ажиллаад муу юм хийгээд авах хүн биш. Shadow Agency хэрэгтэй үедээ биднийг ашиглаад хэрэггүй үедээ алжил орхидог. Намайг алхаас өмнө би зүхтааж амьдсан. Тэд чамаар намайг алуулчихад
дараа нь чамайг ч гэсэн хаална гэж хэлэхдээ Killer Bean угаасаа хүний үг сонсдоггүй муухаг юм болохоро үгэнд нь итгэлгүй Вэгнийг буудаад алчдаг. Тэгээ за ажиллаа дуусгачлаа гэд босс руугаа ярих гэтэл ойлгомжтой шүү дээ. Killer Bean-ийн нөгөө зөвхөн Shadow Bean-уудад л олгодог утас нь deactivated буюу ажилгүй болчихсон байдгаас гадна өнөөх Jet Bean гэж Shadow Bean Killer Bean-ыг устгахаар хот руу хүрээд ирчихсэн байж ялгүй яах вэ? Өдөр цагдаа нар ч ирлээ Cromwell те Cappuccino ч нүгчлээ. Одоо надаас юу хүсэв гэхэд Cromwell Killer Bean-ыг ямар нөхцөлд байгааг нь бүгдийг нь ойлгоцсон. Өнөө шөндөө бид чамайг хамгаалж чаднаа. Дээрээс нь бас чи биднийг хэрэгтэй мэдээлэлээр хангаж чадах юм бол чи бид хоёр хамтдаа Shadow Agency-г ч буулгаж авч чадна хэмээснээр Killer Bean бууж өгөөд цагдаагийн элц рүү очин төмөр торны ард өчнөө цагдаа нараар өөрийгөө хамгаалуулахар болж байгаа. Удалгүй өнөөх Jet Bean энэ ч хэргийн газар ирлээ. Тэгээ ер нь юу болоод байгааг ойлгочихгонгуудаа албаар нэг цагдааг нь өшгөлчгөөд буугаад өгчдөг. Албаар. За одоо нэг торон дотор бүр лай болох нэ. Holy shit. Бог нөгөөч манай бороо. Бог нөгөөч. Бог нь аваад ирлээ. Бог нь өгчлөө. Oh my god. За. Зөө. Арай илүү үнэтэй читтэй хүн байна guys. Энэ оногдгүй читтэй хүн байна. Хурж ирээд дүрээд штэ guys. Ой. Яй! Бобено. Энэ ямар амар юм бэ гэхдээ. Буутай биений өдөөс What? За тэгээ Killer Bean ингэж Jet Bean-ийг дээлснээр зүгээр нэг зугатах төлөв. Why he didn't dodge? Oh, that's why. That's нугардаг сум бро. What the fuck? Нугардаг сумаар ингээд нөгөөх нь expect хийхгүй тэгээд 200 IQ шээ тэ? Killer Bean ингэж Jet Bean-ийг дээлснээр зүгээр нэг зугатах төлөвлөгөө бол байхгүй юм байна лээ. Jet Bean-ийн утсаар босс руугаа яриад би очижээ шүү, бэлэн байгаарай гэж хэлчихээд машин дүүрэн бууны амтаар хөдлөөд явж байгаа юм аа. За тэгээ өнөөдөр минь бичлэгийн дөрөв өндөрлж чинь тэгээд одоо яг тэ түрүүний нөгөө нэг бичээд авсан байгаа хүмүүсийн нэр урсан би тэрэнд амар баяртай байгаа. Би ингээд амар урт кредит угаасаа армаар гаддаг басахгүй. Угаасаа тэгээд миний кредит чинь ингээд written by George тэнгүүтээ edited by George тэгээд George гээл тэгээд нэг лого интроны кредит яваал баг болчтой шүү дээ тэ. Тэгэхээр за тийм байна да. Тэ өнөөдөр минь бичлэгийн дөрөв өндөрлж чинь хэдүүлээ дараачих бичлэгээр тунуудахгүй уулзболохоор төвчээртэй сайхан үлээж байгаарэ. Хайртай шүү за. Сайхан амраа. Гой зүзгэлэр. Чи надад хайртайгаар чин би босолтыг тамиг шатах түмэртэй энэ хорвоо төцөрүүлэг цаа имигтэй борхуу бүгдэнд хайртай шүү тэмдэглэж авч амжаагүй хүмүүсээ дараагийн бичлэгнээс нөхөд бүгдийг нь оруулна бүгдөө дараагийнхс нь яг нөхөж үгүй юу харнаа заа дабл чек ёохгүй дээ. За тэгээд өнөөдрийн бичлэгийг ингээд дуусглаа. That was really fine video guys. Та бүхэн Kick дээрээс намайг олж үзээрэй. Би Kick дээр өдөр болгон стрим хийж байгаа шүү гэдгийг хэлгээд таатай байна. За тэгээд come to Kick guys.
чи дүүрэ hoes гэхдээ baby you're my hoe чиний сүрчиг намайг дагдаг everywhere I go зүг чи хэрэггүй чи бол ертөнцийн минь төв бүгдийн аль чи